Mississippi мужийн Longview хэмээх жижиг хотод 2003 оны 5 дугаар сарын 11-ний орой Joy Fulgham хэмээх эрэгтэй орондоо толгойнхаа араас буудуулан нас барсан байдалтай олдсноор энэхүү хэрэг эхэлдэг. Эрүүл чирэг эдэр насны эхнэр хүүхдийн хамт амьдардаг байсан Joy Fulghamд яг юу тохиолдсон бэ? Хэрэг гарсан 5 дугаар сарын 11-ний өдөр нь ээжүүдийн баяр амралтын өдөр байжээ. Уг баяр нь жил бүрийн 5 дугаар сарын 2 дахь нэм гарагт Америк улс даяар тэмдэглэдэг баярын өдөр юм. Энэ өдрөөр талигач Joy тогтмол ээж дээрээ зочилж цагийг хамт өнгөрөөдөг уламжлалтайч энэ удаа ирсэнгүй. Бүр ядаж уцаарч ээждээ баярын мэнд хүргэлгүй тагчиг болсон нь Joy-ийн аав ээжэд маш хачирхалтай санагдаж байлаа. Хүү Joy руу бас бэр Кристи рүүгээ уцтахад хэн ч хариу өгөхгүй байсан тул ээж нь ах нарт нь хэлж нэг ахыг нь тэднийх рүү явуулжээ. Ах нь тэдний дээрч харамсалтай нь Joy орондоо толгойнхаа араас буудуулсан байдалтай олдсноор уг хэрэг илэрсэн байна. Мэдээж талигачийн гэрийнхэн 911 рүү залгаснаар цагдаа нар ирж хамгийн түрүүнд эхнэр Кристиг нь хайсаар хажуу хотод ээжиндээ байхад нь олж авдаг. Нөхрөө нас барсан мэдээг сонсоод Кристи гинэт эвгүй орилж, уйлж, маш их гашуудах байдал үзүүлж байгаад байцаалтын явцад нөхрийг нь өөрийн эцэг нэгтэй их ондоотой дүү болох Tyler Edmonds будаж хороосон гэсэн зүйлийг ярьсан байна. Талигачийн эхнэр Кристигийн их ондоотой дүү Tyler Edmonds гэж хэм бэ? 13 настай өсвөр насн дээрээ явж байгаа Tyler Edmonds нь сэргэлэн цовоо зантай, нөхөрсөг, тусархаг, таньж мэддэг хүн бүр түүнд ам сайтай байдаг. Аав ээж нь салснаас хойш ээж нь түүнийг аавтайгаа уулзахад нь дургуулдаг хэдий ч тэрээр аавынхаа өмнөх эхнэрийн хүүхэд болох Кристи эгчтэйгээ байнга уулзалдах болж эгч дүүгийн харьцаагаар ихэд дотносцоожээ. Учир нь Тайлер хүүд ээж аавынхын салалт нилээдгүй хүнд туссан. Аавтайгаа ойр байх боломжийг үргэлж эрэлхийлдэг байсан учраас Кристи эгч нь бас нэгэн боломж гэж харагдсан байх. Үүнээс гадна Кристи эгчийнх нь гэр тэднийхтэй ойрхон нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг байсан нь ч нөлөөлсөн байх. Хэрэг болдгийн урд өдөр Кристи мах шарж барбекю хийхэр шийдэж дүү Тайлерыг урьж дуудсан байна. Энэ үеэрээ Кристи өөрийнх нь нөхөр Joy хэрхэн түүнийг тогтмол дээрлэж гар хүрч зоддог, байнга дамталдаг талаараа Тайлерт ярьжээ. Дотн хайртай эгчийг нь нөхөр нь байнга зодож зовоодаг талаар сонссон өсвөр насны хүү шууд л бухимдаж үнэн голоосоо уурлаж Joy-оос хариугаа авах болно. Joy заавал шийтгэлээ хүртэх ёстой гэж тэр үед Тайлер орилж байсан хэмээн Кристи мэдүүлжээ. Ингээд орой болж Joy-ыг унтахыг хүлээж байсан Тайлер тэднийд байсан rifle калибр буугаар унтаж байсан Joy-ын толгой арлуу нэг удаа буудсан гэж Кристи үргэлжлүүлэн мэдүүлв. Үүнийг сонссон цагдаа нар Тайлерыг тэр даруй баривчлан байцааж эхэлсэн байдаг. Тайлер хүү эхэндээ би юу ч хийгээгүй, яагаачгүй, Joy-той холбоотой юу ч мэдэхгүй гэд байсан тул эгч Кристиг нь дуудаж нүүрэлдүүлсэн байдаг. Өрөөнд орж ирээд Кристи дүү Тейлортой ганц л өгүүлбэр хэлдэг. Тайлер, юу басныг тэдэнд хэлж. Ингэж нүүрэлдүүлэх үед тэр хоёр үүнээс өөр юу ч ярилцаагүй бөгөөд Тайлер бүр юу ч дуугараагүй байна. Кристиг өрөөнөөс гарсны дараа Тайлер хэсэгтээ нэлээд бодлогошронгуй дуугүй сууж байгаад мэдүүлгээ өөрчлөн шал өөр зүйл ярьж эгчийнхээ нөхөр Joy Fulghamыг би будаж хороосон гэж мэдүүлжээ. Би зүгээр толгоор нь чиглүүлээд л гохыг нь дарсан. Тэр хаваар дүүрэн цус үсэрсэн. Дэрнүүд улаанилга болсон санагдаж байна. Би өөрийгөө хүн алчсандаа итгэхгүй байсан гэх мэтээр мэдүүлснийг нь цагдаа нар бичлэг хийж баримтжуулж авсан байдаг. Гэвч хэсэг хугацааны дараа Тайлер хүү мэдүүлгээ арай өөрчлөн Кристи эгч бид хоёр үүнийг хамтдаа хийсэн. Бид хоёр хамтдаа Joy-ыг будаж өнөөсөн гэв. Эдгээр бүх мэдүүлэг байцаалтын дараа Тайлерын ээж ирж хүүтэйгээ уулзаж ярилцсанаар ээж нь энд ямар нэгэн зүйл буруу, хүү нь нэг зүйл нуугаад байгааг зүүн совингороо мэдэрсэн гэдэг. Хүүтэй зөвхөн үннийг хэлээрэй гэж ээж нь гуйж загчээ.
at me. Did you for real do that, or that you just telling him that? Ээжигээ явсан даруйд Тайлер хүү өмнөх мэдүүлгүүдээ дахин өөрчилж би Жойг буудаагүй. Кристи намайг чи насанд хүрээгүй юм чинь ял авахгүй. Тийм учраас чи буудсан, гохтарсан гэд цагдаа нарт хэлчих. Тэгэхгүй бол цагдаа нар намайг баривчлан маш удаан хорих болно. Би хүүхдүүдтэйгээ уулзаж чадахгүй. Бас чамтай ч уулзаж чадахгүй шоронд хоригдох болно. Магадгүй намайг цаазлах байх. Харин чамайг буудсан гэвэл тэд яахчгүй. Чамайг хүн буудсан гэд тэд нар яаж чадахгүй. Чамд айх зүйл юу ч байхгүй гэж хэлсэн учраас би их чигээ өрөвдөөд хүүхдүүдийг нь өрөвдөөд хэлснийг нь зөвшөөрсөн юм аа. Тэрнээс би Жой ахыг буудаагүй. Яг юу болсныг бол би мэдэхгүй гэж Тайлер хүү эцэст нь мэдүүлжээ. Мөн шүүхийн задлангийн эмч дүгнэлт гаргахдаа Тайлер хүүгийн мэдүүлсэн буудсан өнцөг нь Жойн толгойн шархны өнцөг 2 таарч байна гэсэн ерөнхий дүгнэлт гаргасан байна. Ийхүү шүүх хурал болж 5 цаг уралдсны эцэст өмгөөлөгчийн гомдол саналыг ч нэг авч хилэлцэлгүйгээр Жой Фолжмиг буудаж хороосон хэрэгт 13 настай Тайлер Эдмондсыг буруутаа гэж үзсэн байна. Ингээд 2004 оны 7 дугаар сарын 24-ний шүүхийн шийдвэрээр Тайлер хүү бүх насаараа шоронд суух ял авчээ. Тайлер хүүгийн өмгөөлөгчөөр Jim White хэмээх сайхан сэтгэлтэй эрхэм ажиллаж байсан бөгөөд бууж өгөлгүйгээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн хүүд бүрэн итгэж байсан тул буруугүй гэдгийг олон талаар нэмж баталгаар давж заалтахаар шийддэг. Шүүхийн элдв процесс үе шатууд хугацаа нэлээд авч байсан ба энэ үед Тайлер өсвөр насны хүүхдүүдийг хордог Walnut Grove хэмээх хамгийн том, хамгийн асуудал ихтэй засан хүмүүжүүлэх нэртэйж шоронд хоригдож байлаа. Өмгөөлөгчөөс гадна Тайлерын ээж, гэр бүлийнхэн нь, найз нөхд нь бүгд түүнийг хийгээгүй хэрэгийнхээ төлөө ял авч байгаад игдүүцэн эсэргүүцэж байсан бөгөөд үүн дотроос ээж нь үнэхээр хамгаа барж байлаа. Цаг хугацаач явсаар байлаа. Хамгийн гол нь Миссисипи мужийн хуулиар маш ховор тохиолдолд алуурчин гэж нэгэнд яллагдсан этгээд давж заалдах эрх авч чаддаг юм байна. Өмгөөлөгчийн тасралтгүй хүчин зүтгэлийн үр дүн гарч 2007 оны 1-р сард дээд шүүхээс Тайлер хүүгийн нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг нь ахин нэгтлэн үзэх шүүх хурлын эрх нээгддэг. Энэхүү мөчийг ганцхан Тайлерын ээж, гэр бүл, найз нөхд нь ч хүлээж байсангүй. Эднээс гадна талигаач Joy Folgerийн гэр бүлийн ах дүү нар яг юу болсон бодит үннийг мэдхийг маш их хүсэж уг давж заалдах шатны шүүх хурлыг бас хүлээцгээж байлаа. Ингээд анхан шатны шүүх хурал болсноос маш урт 5 жил хүлээсний эцэст 2008 оны 10 дугаар сарын 28-нд давж заалдах шүүх хурал эхлэв. Энэ үед Тайлер хүү аль хэдийн 17 нас хүрсэн байлаа. Хурлын үеэр талигачийн эхнэр Кристигээс шүүгч асуулт асуух бүрт Кристи үндсэн хуулийн 5 дугаар зүйл заасан өөрийн эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзах заалтыг хэлж хариулахгүй өнгөрөөхөөс эхлээд Кристи анханасаа энэ шүүх хурал дээр фейлдэж бүх зүйл түүний эсрэг эргэж эхэлдэг. Would you state your name, please, ma'am? Christy Fulgham. Miss Fulgham, you're Tyler Edmonds' sister, is that correct? On the advice of my attorney, I'm not answering any questions. Талигаач Жой, эхнэр Кристи хоёр угийн нилээн хэрүүл уралтай харилцаатай. Хэрүүл нь ихэвчлэн том хүүхэд нь Жойнх биш, өөр эцэгтэй гэдгээс үүддэг байжээ. Мөн түүнийг нөхрийнхөө амь насны даатгалын талаар хэрв нас барвал хэдий хэр долларыг гэр бүл нь авах талаар судалж асууж байсныг гэрчлэх гэрч гарч ирдэг. Талигаач Жой маш өндөр үнийн дүнгээр амь насаа даатгуулсан байсныг Кристи мэддэг байжээ. Үүгээр Кристигийн эсрэг баримтууд дууссангүй. Маш ноцтой чухал зүйлийг эрчлэхээр нэгэн хүн ил гарч ирсэн бөгөөд энэ хүн бол Дани Эдмондс буюу Кристигийн аав, мөн мэдээж Тайлерын аав. Тэрээр шүүх хурал дээр мэдүүлэхдээ хэрэг гарахаас өмнө Кристи манад ирж миний ангийн бууг асуусан. Яах гэж байгаагаа хэлэхдээ Жойг хороомоор байна гэсэн. Яагаад гэж асуухад хүүхдүүдтэй холбоотой хэрүүлээ ирж эхэлсэн байдаг. Чи зүгээр л түүнээс салаад яв. Наа тэнийг бодлоо орхих гэж хэлсэн боловч Кристи үгүй би чадахгүй. Жой амь насны өндөр даатгалаар даатгуулсан. Хэрв та надад бууга зээлдүүлвэл би танд цоошин Cadillac машин авч өгнө шүү гэсэн хэмээн мэдүүлдэг. Үүний дараа анхны шүүх хурал дээрхээс өөр шүүхийн задлангийн мэрэгжилтэн ирж шүүгчид мэдүүлэг өгдөг. 22-ын калибрын буугаар буудахад
гадна талаасаа жижиг нүх гарч харин оногдсон эд эрхтний дотор том гэмтэл үүсснээр хохирогч нас барддаг, эсвэл хүнд гэмтдэг. Иймээс тэр даруй цус ихээр гарч тэр хаваар цус цацрах ёсгүй гэж тайлбарладаг. Үүнийг ч хэргийн үзлэг болон фото зураг баталдаг бөгөөд талигачийн эргэн тойронд хан, ор, цагаан хэрэглэл дээр ямар нэгэн цус байхгүй. Харин харагдах боломжгүй газар болох буудуулсан толгойн доор цус ихээр дунсан байжээ. Гэтэл Тайлер цагдаа нарт Жойг буудаж хороосон гэж мэдүүлэх үедээ тэр хаваар цус үсэрсэн, дэрнүүд цус болсон гэж хэлсэн нь бичигдэж үлдсэн. Нэг ёсондоо хүн буудсан гэж Тайлер худлаа ярьж байсны баталгаа юм. Тэр өдөр Тайлер хүү Кристи эгчийг салхинд гарч мах шарыг барбекю хий гэж дуудахад нь очиод явхад бэлэн машинд нь суудсан Кристи гарч ирэхийг хүлээж байх үед тэдний гэр дотроос битүү бөглүү яг юуны гэдгийг нь хэлэхэд хэцүү чимээ гарсан байна. Удалгүй Кристи гарч ирэн тэд цаашаага явцгаасан байдаг. Машинд явх үедээ Кристи дүү Тайлерт гэрт юу болсныг хэлж нөхөр Жойгоо буудаад оноочлоо. Чи энэ бүх хэргийг үүрэх хэрэгтэй. Чи насанд хүрээгүй. Яах чгүй хэмээн дээр ярьсан зүйлээр Тайлерын тархийг угааж зөвшөөрүүлсэн байна. Яллагдагч Тайлер шүүхийн өмнө асуултанд юу гэж хариулсныг үздэсгэе. Why did she tell you that you had to take the blame for it? Because nothing would happen to me because I was under 18 and that if I didn't then they would kill her and that I would never see her or her kids again. Кристигийн өмгөөлөгч зүгээр суусангүй. Тайлерын анхны хэрэгээ хүлээсэн мэдүүлгийг онцлон буруутгаж нилээдгүй маргалцсны эцэст шүүгч шийдвэрээ гаргахаар хурлын завсарлагаагаа авдаг. Шүүгчийг хурлын танхимд буцаж орж ирэхэд танхимд байсан бүх хүмүүс бүгд амьсгаагаа даран шүүгчийн шийдвэрийг хүлээж байлаа. Шүүгчийн шийдвэр нэг талдаа гарч Тайлер Эдмондсыг буруугүй гэж тогтоожээ. Харин Кристиг нөхөр Жойн амь насны даатгалын мөнгийг авах гэсэн шунхаан сэтлэр амь насыг нь хөнөөсөн буруутай тооцож цаазаар авах ял оноосон байна. Гэвч 2 жилийн дараа 2010 онд Кристи давж заалдан цаазын ялаа бүх насаараа хоригдох болгож хөнгөрүүлж чадсан байдаг. Кристийн шоронгоос уучлалт ирсэн захиаг 2008 оны 12 сард Тайлерт илгээсэн боловч Тайлер хариу огт бичээгүй гэжээ. Бүхэл бүтэн бараг 6 жил 2 шүүх хурлын дараа яг юунд уучлалт гуйж байгаа нь тодорхойгүй. Зүгээр л уучлаарай бла 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 гэсэн захиа байсан нь үнэхээр уур юм хүргсэн гэж Тайлер нэгэн нэвтрүүлэгт ярьсан байдаг. Тайлер амьдралынхаа хамгийн чухал нас болох өсвөр насныхаа 5 жилийг Кристигийн гүтгэлэгт алдсан бөгөөд цагаатсныхаа дараа төрлөх Миссисипи мужийн орхин Флорида муж руу нүүжээ. Тэндээ сувилагчийн сургуульд сурч төгсөөд ингийн амьдралаар ажиллаж амьдарч байгаа юм байна. Мөн хууль эрх зүйн туслалцаа хэрэгтэй байгаа өсвөр насныханд сайн дураараа тусалдаг ажил давхар хийдэг. Учир нь тэр өөрөө бас 13 настай хүүхэд байхдаа энэ зовлонг үүрч ямар нэгэн өмгөөлөгчгүй, асран хамгаалагчгүй, эцэг ихэн байхгүй үед ажлаа мэддгүй цагдаа нарт мэдүүлэг өгснөөс болж хайрын 5 жилээ шоронд өнгөрөөсөн билээ. Түүний ээж Sharon Clay ганц хүүгийнхээ төлөө чадах бүхнийг хийж бүхнээ зориулсан бөгөөд цагаатаж суллагдах хүртэл 5 жилийн хугацаанд хуйлж өмгөөлөгчөөс эхлээд олон том жижиг зардал төлбөрүүдийг барагдуулахаар байшин, машин гэд байгаа бүх зүйлээ зарж борлуулан дээр нь нэмж зээл авах зэргээр зохицуулсан ба одоо ч өөртөө хэвээрээ байгааг нь. Харин Тайлер 2017 онд Миссисипи мужийн шүүхийг буруутай шийдвэр гаргасан. Ээжийнх нь өрний асуудлыг муж хариуцах ёстой гэж шүүхэд өгсөн байгаа боловч одоогоор шийдэгдээгүй байгаа юм байна. За энэхүү хэрэг хүний амь нас хохирсон, амьдралынхаа үнэтэй цаг хугацаанаас шоронд өнгөрүүлсэн гэд харамсалтай зүйлстэй боловч ашгүй зөв тал руугаа шийдэгдэж алуурчин ямарч байсан зөх ялаа авснаар дууслаа. Ер нь янз бүрийн хэрэгүүдийн талаар сонирхож байхад жижигхэн гэмт хэрэг баг гардаг, нам гүм тайван байдаг хотын цагдаа мөрдөгчд алдаа гаргах нь их анзаарэгдсэн. За жишээ нь энэ хэрэг дээр
насан туршаагүй хүүхдийг эцэг их болон өмгөөлөгчгүйгээр байцаалд авсан. За ямар ч бодлогогүйгээр нүүрэлдүүлж байна гэд Тайлер дээр Кристиг оруулж ирж нөгөөх нь сэтгэл зүйн дарамт үзүүлээд гараад явчихдаг. Үүнээс болж хийгээгүй хэрэгээ өөртөө хүлээж насаараа хоригдох ял авсан гэд үнэхээр зүгээр л энэ хэрэг дээр бол цагдаа нар ихэндээ холион бадуу хутгацсан. Бас шүүх хурлууд дээр хамгийн чухал том баримт болох талигаа чи хөнөөсөн бууны талаар аль хурал дээр нь огт яригдаагүйг их гайхлаа. За буун дээр бол одоо DNA, хурууны хээгээд маш олон хэрэгтэй мэдээллүүд үлдсэн байх ёстой байдаг. За Кристи магадгүй бууг маш сайн устгаж чадсан байх. Ээжийнх рүүгээ зэрэгэлдээ хот руу явах замдаа ч юм уу. Энэ хэрэгээс харахад Кристи манипуляцийг маш сайн хийж тарих угааж чаддаг. Явдалтай, шуналтай, за сүүлдээ тэгээд алуурчин гэдэг нэр нэмэгдэж байх шиг байна. Бас маш их залтай санагдсан. 2008 онд Тайлер руу уучлалт гуйсан маягийн баахан уучлаарай гэсэн ямар ч агуулгагүй захиа илгээсэн нь за их учиртай. 2010 онд давж заалдан цаазын ялаа бууруулж бүх насаараа хоригдох ял болгох солихтол ашиглах гэж тэр захиаг бичснээс биш үнэхээр гимшээд чин сэтгэлээсээ уучлалт ирсэн зүйл бол байхгүй л болов. Энэ хэрэг дээр үнэхээр онцлог хүний нэг бол яалтчгүй Тайлерын өмгөөлөгч Jim White хэмээх өмгөөлөгч. Үнэхээр сайн ажилласан, бас маш их сэтгэл гаргасан санагдсан. За бас нэг сонирхолтой зүйл анзаарэгдсэн нь сүүлийн шүүх хурал дээр гэрчээр гарч ирсэн Тайлер болон Кристигийн аав Дани Эдмондс. Аав хүний зүгээс маш хэцүү байсан байх. Эхний хурал дээр гарч ирээгүй бодоход өөртөөгөө энэ аав их тэмцэлсэн болов. Дуугүй байгаад үннийг нуухаар нэг хүүхэд нь хар нялхаараа бүх насаараа шоронд орох гээд байдаг. За үннийг гэрчлээд хэлчихээр олон зээ нарынх нь ээж нөгөө нэг хүүхэд нь цаазаар ахуулгач өндөр эрсдэлтэй ийм маш хэцүү шийдвэрийн дунд олон жил зовж явж байгаад эцэст нь ямар ч өрөвдмөр хэцүү байсан ч худал хурамгийн талд орж болохгүй. Үнэн зөвийн талд зогсох ёстой гэсэн шийдвэр гаргаад сүүлийн хурал дээр гэрчээр оролцсон болов гэж бодсон. Бичлэг маань үүгээр өндөрлөж байна. Цугт маань subscribe, like дарж, comment үлдээж байгаа үзэгч сонсогчдоо чин сэтгэлээсээ маш их талархаж байна. Маш их урам авч байгаа шүү. Хэрв та subscribe дарж амжаагүй бол яг одоо дараарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. Ямар ч үед үнэн зөвийн талд зогсцгоё.